бэлтгэлээр аригчаах ингээд ярьжсэн чинь ингээ мөргүүлцээ яваад яах юм бэ гэсэн чинь тохооны араас сумынхан тохооны араас гавчиж их барих юм. Тэгээд энэ гарыг яг энэ одоо шууны энэ үеийн дээр дарах юм бол энэ татж байгаа шүү. Чиглэл нь өөрчлөгдөх юм байна. Хамгаалч болж ийн хайч болж ийн ингээд ярьж идэх байхгүй. Тэгээ би тэрийг тавтаж үзээгүй. Ингээд 2 3 харцсан. Тэгэл нэг мэдээ явчихсан. Би яг улсын наадамд 14 онд чим номд мөргөчдөг шин. Мөргөл явнахаас гараа авал уусаал ундын штэ. Гараа авал унах гээд байгаа. Тэгэхээр гараа авъя да гэл за яах вүлээ би гараа аваад юу хийх вүлээ гэдэг ингээд тэр оцгоо. Агшинл ингээд бууцсан чинь аригчаахын тэр мэх яг зурсан орж ирдэг. Хүүш намайг инг гэж ийсэн штэ. Яг ингэцэн үнийг инг гэж ийсэн штэ гэдээ орж ирсэн. Гараа авсан би тохооны уур нь тавьсан манай хүн мэдэхгүй байна. Бүүрлэхтаа чангалж ийн барьцаа. Би гой барьцаа авлаа. Тэгэл нэг дайрахт цаагаран дээр нь дараал хөмөрсөн манай хүн яг доогор орсон. Тэгээд ингээд бэлтгэл дээр яг ингээд сонсч ирсэн юм ах нарынхаа ингээд ярьж исэн юм сонсч авах юм. Ер нь бол хизээ хэрэг болдсон шүү гэдгийг л би одоо яг тэргээр одоо харж өөрөө яг мэдэрч илаа. Тэгээд тэр барилдаан бол одоо аригчаага тэр үгийг сонсоогүй багшийнхаа тэр үгийг сонсоогүй байсан бол 6 даваач юу тэр орж ирээд ч үгүй тэр мөхийг одоо хийгээгүйсэн бол дараагийн барилд яаж үргэлжлэхийг мэдэхгүй.